Мэдсэн үү? Энэ удаагийн дугаараар та бүхэнд Япон пирожки буюу каре панг хэрхэн хийх харыг хуваалцах болно. За юуны өмнө төмпөнд 1-р гурил 150 г, бүхэлдээ гурил 100 г хийгээд давс 2 чимэх, дөрөж 3 чимэх. За тэгээд бүлээн ус 0.7-оос 1 аяга. Хавцаа хийгээд сайдар утгана. За усаа нэг дор хийлгүүгээр хагасыг хийчихэд жоохон хатуу байх юм бол баг зэрэг нэмээд ингээд бүрэн хилээд хийчихвэл зүгээр. За тэгээд ууданд хийх юм уу эсвэл тагтлагыг тавиад ингээд амраана. За тэгээд 40 градуст бүрэн хийсэн гурил маань хөөдөг учраас за хайрлын даваа баг зэрэг халаагаад за 10 минут амраахад за зураг маань зөвхөн 1-р гурлаар хийхээр илүү гоё болно. За тэгээд хөөлөхийн тулд баг зэрэг элсэн чихэр хийвэл илүү гоё болдог. За тэгээд хайрлын давгаа 180 градус хавцаа халааж агаад тусаа хийгээд 180 градус болно. За тэгээд нэлээд халаад эхлэхээр нь Япон пирожки хийгээд хоёр талын маш сайн хайраад өгнө. За ерөнхийдөө бол хуушур хайрж байгаатай ер нь маш адилхан. За тэгээ гэрийн нөхцөл болохоор нэлээд бага тус ашигласан байгаа. За арай жоохон их тус ашиглаад хийж болно. За тэгээд бага тус ашигласан учраас энэ хайрдаг үсгийг ингэж хайрлын тавга налуулж агаад ингэж хийгээд өгвөл маш зүгээр. За тэгээд бага зэрэг таглангаа ингэж хийвэл бас доторх нь бас гоё болоод эхэлнэ. Доторхнжсэн сайн хална. За тэгээд хоёр талын маш сайн шараад гоё шагаалan гараад ирэхээр нь за тусын жоохон шүүж агаад за өөр энэ саунд хийчнэ. За тэгээд бүгдийн сайхан хуур 8 шиг бүгдийн хуур авчнаа. Хайраад явчихна. За тэгээд ерөнхийдөө ингээд Япон пирожки маань бэлэн боллоо. За амсаад үзье.
За карены амт нь үнэхээр гоё бас бэлтгэгтэйгээ маш гоё таарсан байна. За энэ удаа хуудсан бэлтгэг ашигласан боловч бас моцарелла ашигласан. Тэгээ моцареллаг бас ингээд энгийн натурал моцарелла үрээд ашиглавал бас үнэхээр гоё амттай болдог учраас та бүхэн бас туршаад үзээрэй. Анхаарлаа туссан та бүхэнд баярлалаа.